За сайн байцгаана уу? Инхүү мөнхөө бороогийн хамтаар Словен улсаас бичлэгээ эхлүүлж байна. Ингээд 2 сая хүн амтай улс. Тэгээд Словен улсын нийслэл Любляна хотын хамгийн гол одоо бэлэгдэл бэлэг тэмдэг жуулчин ирж үздэг нь бол энэ лууны гүүр гэж байгаа. Одоо энэ богино гүүр гэсэн үг. Тэгээд лууг бол одоо манай энэ улс орныг хамгаалдаг гэж бол үздэг ийм соёлтой юм байна. За тэгээ одоо бид хоёр энэ Словен улсаас Люксембург гэдэг улс руу хөдлөхийн нэлээд хол зам туулна. Тэгээ хамгийн гоё юм нь юу вэ гэхлээр энэ Люксембург орох замд Германы яг хажуугаар явдаг. Тэгвэл яг бид хоёрын явах зам дагуу одоо Азийн хамгийн хөсөмжит залуу тэ одоо Physical Asia-гийн одоо Азийн од улсын дэлхийн од улсын манай лавг очир маань бас тэнд ийм циркийн одоо бас уран бүтээл хийж байгаа юм байна. Одоо ажиллаж байгаа юм байна. Тэгээд бид нэр хоорондоо энэ холбогдсон. Тэгээ яг Люксембург ороход замд учраас бол бас лавг очринд очихоор болсон. Тэгээд одоо ингээд тун утахгүй бид хоёр хөдлөх гэж байна. За тэгээд лавг очир бороолгоо бас нэг давхар чеклээ дахид залгаах юм. Энэ бас хот мотор ингээд тойрон ээлждэг гэсэн. За сайн байна уу? Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. Камер бичиж гин зүгээрөө. Зүгээр. За. Шок камер. За бид хоёр одоо юу явж гин хөө? Словен 40 дээр ирж хоноод. За. Тэгээд өглөө босоод ерөнхийдөө ингээд нэг Словентайгаа ингэж хот моттойгоо танилцаад байж гин. Тэгээд ер нь өнөөдөртөө танах руу гарах чинь. Тэгээд гарахаар болохоор хөө нэлээд зайтай юм байна. 800 гаруй километр гэдэг чинь бит хоёр замдаа нэг хотод хоноод тэгэнгүүтээ бол ингээд шууд маргааш өглөө ерөнхийдөө танаад очих юм төлөвтэй байна. Тэгээд ийм байвал болж байгаа юу? Болно хөө. Маргааш өглөө явж ийж амжихаар байна уу? 800 ч хол биш үү? Гайгүй. Өнөө өрөөдөө бид хоёр нэг 500-600 явж хоноод тэгээд өглөөдөө бол танах руу юу н очичоор байна. Мапаа харахлаар сонирхъя гэж бодож ирсэнээ хүлээн авсанд одоо авч байгаад маш их баярлалаа. За зүгээр. Наашаа зорж иж байгаад баярлалаа. Тий. За тэгээд маргааш өглөө за нэг үдээс өмнө ерөнхийдөө очиндоо бас яг тодорхой цаг бас хэлж чадахгүй байна. За тэгээ маргааш уулзцгаая. За. Бичээрэй хөө за. За окей. Очихоос нэг цагийн өмнө бичнэ. За тэгээ окей. За. Тэгээ сайн яваад ирэх хөө. За. Маргааш уулзцгаая. Тэр баяртай. Маргааш уулзъя хөө. За энэ ингээд одоо харийн төвчээ байх нь шүү дээ тийм ээ. Тийм шиг байна. За тэгээд энэ одоо хамгийн бэлэг тэмдэг болсон гүүрэн дээр ийм хайрын төвчээ те. За тэгээд ийм заммаваар бас явдаг юм байна. За тэгээд ер нь хоол бол өглөө бит хоёр энэ бас газрууд хаалттай байгаа дэлээ те. Тэгээ зүгээр Тайланд хоол идчихлээ. Тэгээд гадуур бол нөхцөл ер нь нэг байдал нэг иймэрхүү байдал юм байна Словенд. Тэгээ ер нь бол нэг ийм Орос жим шиг царайтай яриатай хүмүүс их. За тэгээ энэ хот маань ингээд 300 мянган хүн амтай. За ингээд бит хоёр дараагийнхаа улс Люксембург улс руу хөдлөлөө. Тэгвэл наан нь бол ингээд яг зам дагуу ингээд сайхан лавг очриндоо 1 хоног өнгөрөөгөөд за тэгээд цаашаага Люксембург улс руу явнаа. За ингээд удахгүй уулзцгаая. Ингээд замдаа явж байна. Тэгээд одоо бол энэ Австрийн Салцбург гэдэг хотын ойролцоо ирж байна. Тэгээд энэ бол бас ингээд Норвегтэй адилхан бас гоё байгальтай тийм ээ гэж бол ингэж ярьдаг. Тэгээд бас цас орцсон гэх үзэгсэлтэй харагдаж байна. За тэгээд манайхан Улаанбаатар хотоос гадна Монгол улсын 19 аймагт салбартай PC Mall их дэлгүүрээс тийм ээ одоо 60 брендийн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдан авах боломжтой гэдгээр энэхүү ингээд аян замаа үргэлжлүүлэн явъя. За одоо ингээд 300 м яваад лавг очрынхоо гэрийн гадаа бол ирж байна. За тэгээд манайхан игүүнээ гар утсан дээрээ татсан бидтэй. Татсан бол та өөрт хэрэгтэй бүх мэдээллийг игүүнээс хүлээн авах боломжтой. За 100 м гээд бараг ирчлээд наарууч иргэн гэж ах шүү те. Агш ирсэн шүү.
За. За бороо мань гараад ирлээ. За сайн байна уу? Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. Ажил төр тоглоо. Сайхан өвлжиж байна уу? Сайхан үлдэж байна. За сайхан. За тэгээ хүлээ авсанд маш их баярлалаа ч одоо. Зүгээр. Ямар гоё юм бэ чи. Энэ анс олон Африкт явдаг үний ч одоо энд уулзсан яаж гэдэг. Танах энэ буудлын юм уу? Эсвэл Буудлын хин. буудлын уу те? Амарцсан болохоор төв хаалга нь хаалттай. Зөв. Гараашаар. Зөв. Нэг юм юу бэ? Одоо ингэ шууд гадар уцтай байгаа юу те? Үгүй юу. Энэ нэг 8 сараас хойш бүр нэг холбогдсон нэг Монгол ах байгаа маа энэ Европ тээврийн юм ториол яваад байт юм бэ. Тэгээ яг энчээ бас нөгөө нэг таарчаад тэгээд хоёулаа эхлээд нэг тэр Монгол хүнтэрээ очиж уулзчаа тэгээд танах руу орчиж болох уу? Болно шүү дээ. Тэгэл хуцаа өмсчихэд гараад ирэх юм тий. Тэгээд нэг мөр орох уу? Хүлээж тэгвэл. Тэгэх юм уу? Тэг хүлээж. Тэгээд танах нэг мөр орчвол яаж чинь. Тэгэхгүй бол ороод буцаад би нөгөө нэг цай уучаад. нөгөө замд явж байгаа хүн болохоор бас хөрхи бодоод тахгүй юу? Нөгөө хүндээ замд явж байгаа болохоор. За тэгэх юм. За тэгээд эхлээд орчаа. За тэгээ. Бүгдийн сайхан уугаагүй. За. Нэг цог уучих гэдэг. За ойлголаа. За тэгээ. За. Чанд шаас амжих юм шүү дээ. Тий. Буцаж тэгтээ тэргүй бүгд өнөөдөр чинь хамт байх юм чи. Тий. За манай гурав чи гоё мөглөөний цаймаа. Янзи. За. Гэхдээ нөгөө холын үнэ эхлээд юу яагаад явуулчаад тэгээ бүгдээр бол хааштай орой морой ажил мэл тэр чинь очих юм чи. Энэ ресепшн энэ бол байхгүй шууд ингээл өрөө амьдчихдээ юм байна тий. Гүү ресепшн би. Байгаа юу? Тий, одоо энэ ч нөгөө Крисмсийн амралт гэдэг. Тэгээ амарсан бидний энэ буудлын шиг ингээ баг ингээ өөрсдөө ажиллаад. Энэ буудлууд битүү тэгээд циркийн хүмүүс юу тий. Энэ ерөөсөө манай живчид. Ер нь танаа циркийн багийнхан улс улсаас нийлээл юу бүртчихв. За. Миний үзснээр та саяхан сүүлдээ Солонгосууд ирсэн Netflix-тэй контент хийгээдсэн шүү дээ. Тэр чинь бүр өмнө хийсэн контент юм уу те? Эсвэл дуусаад шууд нааш ирчихэж байгаа юм уу? Дуусаад нааш ирчихэж байгаа. За тэр хэдэн сард хийсэн контент вэ? Тэр чи одоо Монгол тавтаа мөрөллөл нэг тийм контент хийсэн шүү дээ. тий. Монгол тавтан. Тэр чинь би чи одоо энд ажил дээрээ ирчээд. Тэгээ завсарлал нь явж. Дундуур нь Монгол явж контентэнд орчин буцаа ирчихэж байгаа юм уу те? Гэсэн юу? За. За энэ жижигсэн шүү. Одоо хэдэн жил ажиллаж байгаа вүлээ энд? Одоо яг Германы энэ циркэд? Германы би чи одоо энэ чинь дөнгөж энэ жилд ажиллаж байгаа 2 сар. Жил бүр энэ чинь өөр газар ажилладаг. Багаараа нүгэл яваад идэх юм тий. Би ерөнхийдөө өөрөө соло тоглолтын ганцаар. За. Тэгээд жил бүр ерөнхийдөө маашаа цаашаа. Дараа жил өөр циркэд, нөгөө жил энэ циркэд гэх ингээл янз янз. Улс бол хамаагүй. Тэгэл Европоос өөр ямар улсад очиж тоглох вэ? Одоо тэгэл Америк руу Америк бүхий л ус Аз руу ус явсан болно тийм үү? Аз руу хайцангууд бол баг. За сайхан цагаар байсан баярлалаа. Гэхдээ чи яг юм сайхан гой бэлдүүлсэн бас бид бас бэлдгээр авч юм шиг. Уул нэг гой юм бэлдсэн байсан байна уу? Тэгээ манайхан үнэхээр болохгүй байгаа маа. Энэ нөгөө замд явж байгаа хүн байхгүй юу? Ингээ Европын улсуудаар явдаг. Тэгээд яалтчгүй намайг Хайдлбергт ирнэ гээд ингээ хүлээсэн одоо ажиллаа ингээ төр зогсоочод хүлээгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Хугацаатай ажиллаа. Тэгээ би ч одоо шууд ирээ. Тэгэл хамаг очрыг одоо дагуулад очихоор чи бүр гоё баярлалаа шүү дээ. Давхар сюрприз өгөх. Тий. Давхар гоё өстрахтай сюрприз өрчээ. За тэгээд манай луугач юм байна. За ерөөсөө Өөрөө энэ байна. Зүгээр зүрхэн л шүү дээ. За тэгээ өнөөдөр бол мөнхөө ит хоёр энэ хавцаа гөөхөлөд багтарч байна тийм. Битүүт юу байгаа мишак байгаа. Тий. энэ хэсгийг гоё хараад бий байгаа. Тий. Тэгээ энэ асуудалгүй одоо хөшнө болж та хаач хамаагүй ер нь тэгэл. За асуудалгүй хоноод ирчихв. За тэгээ тэгвэл бас гоё шүү дээ тий. Монголчууд дээрээ сайхан дээлээ өмсч. Тэгээл та гоё шүү дээ дээлтэй. За энэ бол яг манай одоо лавг өчийн брэнд болсон зогсолт байна да. Хаана хэлгсэн? Энэ одоо Парис нэг уран баримлчин. Найзаараа холбоотой. Манай найз ч гэсэн айгуу гоё хөшөө. Уралдаг тийм залуу байдаг. Ингээд танилцгээд. Тэгсэн чи хүүе чиний хөшөөг хийя гэд ярилцаад. Тэгээ энийг хүрлээр хийсэн. Тий одоо хүрл хөшөө.
Тэгээд одоо энэ бол одоо 2 билүү 3% хийгдэж байгаа байхгүй. Өндөр хідвэ хоёлаа ер нь Тэр одоо 70 штэ нэсэн. за тий би ч нэг 71 2 гэдэг юм. За нэг иймэрхүү жоохон 1 см энэ дэр биш магадгүй байна. За тэгээс хоёлаа Монгол ахтайгаа уулзчаа тэгээд буцаа өрөөд ирээ да. Ахыг хүндэтгээ нээлээ өмснөө. Тэг би одоо ахал гэж бодоод байгаа шүү. Би ч нэг хүмүүсийг ахыг ч гээд дуудчихад идэг. Лавгач хэд онох хүлээ? Тийш дээ. Би чинь 87. 87 гэдэг чинь надаас бол 2 ах юм байна шүү. Тэгвэл одоогийн хүн бол хамаагүй ах баха би тэгж бодож байна. Тийм бах Тий. 87 он гэдэг чинь 38 настай. Тэгэхэд надаас бол дүү юм шиг л харагдаж байна да. Гэхдээ яг ийм гоё Монгол дэлтэн урдаас усан дээрээ. Тоогочрыг урдаас болгоё. Ийм сайхан одоо Монгол дэлтэн өмссөн. Дэлхийн од улцын урдаас суугаад би гоё бичлэгээ хийгээд ардаа явсан зүг байна. Яг таны өгсөн мап дээр ирсэн тэгээд буугаад алхаж чинь л да. Урдаас нь харах уу? Диангээ бичсэн юу байлуу? Тэ? Том машинууд байна. За үз элэн юм болоо. Машин ачсан нь уу те? Сая аль вэ? Та гараа за бараг энэ мөн байна. Машины чи яг хамар дээр хүрээд ирлээ. За. Ард нь явж чинь гинэ. Зүрх явцсан. Нөгөө талд нь байгаа юм уу? Энэ ш. За сайн байна уу? За. За явж ирв. За одоо маш удаа халууглаа. Сайн байна уу? Сайн байна. За би одоо тань дээр бас бүр энэ дэлхийн од хүнийг дагуулж ирлээ шүү. Ямар амар. За та өөрийгөө танилцуулаарай. За намайг ойдод зөвхөн хөрөлтөн гэдэг. Европын холбооны улсад ирээд ирэхэд 4 жил гарсан болж байна. За тэгээд одоо машин ажиллах руу ороод 93 дахь жилдээ ирэхэд тээврэг явж байна. Тэг өөртөө чи нэг таарнагч хүсэлж байсан юм би л. Сайхан байна бүр одоо Сайн явж байна. сайн явж байна. Ажил төрсөн. Ажил төрөлтэй тэгээд энэ үнтэй та. Хоёр хүн ч харин дөнгөж манай төгөлөө сая ирээд тэнд нэг ах уу бас айгүй шуурга явчихгүй болохгүй байд. Орос нь ам хүн цай уугаа тэгээд өөртөө ч уулзгаад бид гурав явж байгаа байхгүй юу. Тэгээд тий. Ямар гоё. 11 гарахтаа 14-өөс нэг сар мараа явчихдаг байхгүй. Тэгээ ерөөдөө машинд амьдраа явчихдаг би. Ер нь машинд амьдраад одоо 3 жил 4 сар болж байна. Тий. Тайхан байна. За миний хувьд бас их баяртай байна. Тэгээд 8 сараас хойш ингээд тантай бол би бүр санаа зовоод ингээд хүнд их цан гаргаж байгаа юм шиг. Тэгээд би үнэхээр нөгөө цаг хугацаагаа хэлж чадахгүй. Ерөөсөө машинтай ингээд хамаамаг ингээд явцдаг болохоор тэгээд одоо би бол бүр их жинтэй ирж уулзлаа шүү одоо ийм хүнтэй тэгээд Би өөрөө бас ингээд тэр ярьдаг. Ятэр ингээд таарна гэдэг чи бас аз авахгүй энэ ч бүр аз шаашаа. Яа. ийм өөрхөө явж идэг. Тэгээд лавг өчир дээр яг ингээд бид нар холбогдоод уулзахаар болоод тэгэхэд таны одоо яг явдал энд бүр тэр тусмаа хайдал байраг дээр ингэж таарна гэдэг бол тэгээд уулзах тавилантай хүмүүс ингээд уулзжээ. уулзах газар уулзна гэдэг байна. Та энэ машин дотор ер нь сонирхоод үзчихгүй бүгдээрээ. Тэхөө. За тэгээ. За оба. За. Хэмээн ер нь машин маань энд ингээ сайхан ардаа унтаж амарчих нь биш үү? Энүүгээр нь ороо суучих юм уу? За бараа лавг очрол ийшээ өрн гэж зүгээр бай. Бодоо олох хэлгээд. Би чи бараг амьсгаад дэж гарч ирж шээ та. За энэ чи дээр нэг хүн бас хончих юм тий. Хоёр давхар ордоо шүү дээ миний машин. Чи яг нэг богоны купе чиг нэг купе гэдэг тий. Тэр шиг юм байна тий. Эсмэн жолоочтойгоо хамт унтаад явж болсон гэсэн үг шүү дээ. Тий шүү дээ. Эсмэн жолоо. Гэтэ та ганцаар яваад байна. Ганцаар явна. Тий одоо энд Хоол хийх юм үзэл та. тий одоо энэ дээр бол ингээд зориултын өөрийнх нь хөрөгч байгаа. За ингээд хөрөгчтэй тэгээд. Тэн дээр энэ дээр таанаа бас гэрцэн гурал бас авчтiin тэгээд. Гэрцэн гурал мөрлөө иш ингээд чинь. За энэ бол машин өөрийнх нь хөрөгч. Тэр болохоор хөлдөгч одоо миний одоо жинхэнэ өөрийн. Энэ үү? Тий одоо энэ шүү дээ. Энэ доторт нөгөө Энэ тоогоор ажиллаж байна уу? 24-оор олон хоног яваад ирсэн бас
За. Юу Мацах ерөөсөө яг хөлдөгөр. хөлдөгөр. Гэртээ байгаа юм шиг явж штэ. Хөлдөг. Энэ бол бүх юм нам хөлдөг. Хайж авах юм шиг байна штэ. Готалтайгаа тийм байж тээ готлаа тайлж авах байсан биз дээ. Өө ямар эвгүй юм бэ би ч одоо Тэгээд ингээд хамгийн сонин нь ахын машинд твэг явж явах юм. Тэгээд энийг яад юм бэ гэдээ асуусан чинь биеийн тамирын зорилгоор хэрэгэлдэг юм уу те? Та тэгээд нөгөө удаан хүлээж нөгөө амарч явах үедээ твэгдэн гэсэн үг үү те? тийм шүү дээ. За та нэг твэгдтэй хэд өшгөлтийг харъя. Бид нэг шатдаг юм уу? За. Яг Монгол твэггүй те. Ээ одоо костюм үлээ шүү дээ. За. Оо! За, тавгаа бол удаа болох байлгүй дээ. За нэг оролдоод үзье та. Магдаа отоо Дээлтэй босчих хэцүү болчиход байна те. тоглодог байсан байлгүй шүү. Сууцгаад үзье тэгээд тэгж байгаа. Гэхдээ ер нь бол юм болгоны шууд авьяастай баг байгаа. Би бол итгэлтэй байна. Байхгүй. Гэхдээ юм болгоны шууд байнгын бэлтгэлтэй. За лавга гарыг. 1 2 За тэр яалчгүй шууд эвд үт байгаа байхгүй. Тэр хараа. Магдаа тоглодог байсан. Тэр бас ингээд Бас вэ. Мөнхөн үзтээ. Үсрээд ахаар нэг бөөрж. Чи харин. Айгүй эвсэлтэй биш үү? Тийм ээ. Амар эвсэлтэй биш. За ах бол бүрэн торгилцсан юм. Ингээд дээсмэстэй бас явж идэв биш үү? Тэгээ манайхаа энэ бол бас айгүй үлгэр жишээ шүү нэр. Ингээд байнгын сууж ийм ажил эрхэлж байгаа тохиолдолд тийм ээ. Ингээд чөлөө зогсож байгаа үедээ дээсмэс тоглодог, твэг тоглодог. За тэгээд энэ нөгөө сунгатдаг ирзэнүү те фитнес татдаг ирзэн. Гэх мэтчлийн ингээд эрүүл мэндтэй анхаарий гэдгийг уриалж байна. Тэгээд 150-аас дээш ингээд бас хийчдэг гэж штэ. Тэгээд амсгаадаад за энэ эрүүл мэнд бол айгүй ихэм чухал юм аа. За манай лавга маань бас нэг эрүүл мэндийн талаар энэ хөдөлгөөний талаар бас мэрэгжлийн хүн байгаа шүү дээ тий. Гэхдээ одоо юу жишээлбэл за дээс бол ингээд нөгөө би нэг том болчих. Ерөнхийдөө би нийтэд нэг хөдөлгөж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн хөдөлж нөгөө ажиллаж байгаа хэсэг чинь таны шилбэний болчих шүү дээ тий. Энэ хэлж байгаас. Тэгэхээр энэ дээс ингээд хийснийхаа дараа та сайхан сунгацчих хэрэгтэй. Жишээлбэл сонголт энэ дээр сайхан ингэж тавьж байгаа л энэ дээр сайхан ингэж тавьж байгаа л ингээд татаад байна гэсэн үг. Одоо өвдгөөд эхэлж байгаа л. Тэгээд сунгачаад ах юм бол гол нь дасгал хийснийхаа дараа нөгөө ажилласан булчингаа буцаа суллана л гэсэн үг. Гэхдээ лавга чи нэг бүр амар тэмдэг инээ талтаал нэг яг нэг тэр хэсгээр тэгдэг штэ тий. Тэр үнэхээр бүр штэ амархан санагдаад инээ чи үрээдсэн үү? Нөгөө хоёр чи яг намайг ингээ дуурайж хийгээд байгаа болохоор инээ төрөд байхгүй юу? Дээрээс нөгөө Туркгүй солонгосод байсан штэ тий. Тэгсэн чи яг наад залууга дуурайгаад наад циркстэй хариул гэдсэн байхгүй юу намайг. Тэгвэл би нөгөөдхийг ойлгочихгүй юу одоо турк хэлээр ярангууд туркээр нь ойлгоцсон чинь л инээ төрөд байхгүй юу? Дотор яаж өгөөд инээ төрөд байгаа юм шиг. Яг тэр санаанд орчлоо ингэсэн инээ талдаал ингэж ингээл толгоогоо тий. За чи одоо Каолын Герман улсад энэ хурдны замны хажууд Арц өрөм мэднэ гэж байх уу? дээр нь твэг тоглоод ахгүй юм арц чанж өгч гин. Тэгээд Монгол өрөмтэй твэг мэвэг тоглоод Монгол дээлтэй яа за. Ер нь бол бас Европыг бол бас тасаглуулж байна нэр үнэхээр. За баярлалаа. Өрөмтэй арц. Вау. Өндөр яг байна шүү дээ тий. Хүүх ямар гоё юм бэ? Би ч одоо гэрээс гараад бараг 8 сард гэрээсээ гарсан гэдэг чинь. Үнэхээр ийм Монгол арц марц юм уугаагүй амар сансан биш. Гоё санагдчих шүү дээ. Монгол хүмүүстэйгээ уулзаал ингээл. За одоо би та нарт ахын хамгийн нууцныг юм харуулъя. Энэ бол гарбуу. За энэ бол тоглоом буу. Гэхдээ зүгээр өөрийгөө хамгаалах зорилттой зүгээр энэ олон Европын улсуудаар явж байхад юу ч болоо илээ те. Юм болох юм бол энэ чинь ингээ хараад хүн тоглоом буу байна уу, жинхэнэ буу байна уу мэдэхгүй тий. Тийм бас нэг зориулттай. Ер нь Европчин бол их гэмт хэрэгжчихэд байгаа маа хялтчгүй. Тэгээ ялангуяа ингээ ганцаараа явж байгаа энэ хүнд бол ийм хамгаалт хэрэгтэй байна. За тэгээд одоо ингээд ах маань бол нэг энэ 3 км-ийн цаана нэг ийм зогсоол байгаа. Тэгээд тэр хүртэл ингээд лавг очир бит хоёр маань машинд нь суугаад бас нэг машинд нь явж үзээд ардаас манай мөнхөө дагж байгаа. За тэгээд одоо ах маань цаашаа
аян замаа үргэлжлүүлээд явах нэ. За тэгээд Монгол улсынхаа соёмбын өмнө ингээд ахыгаа аян замд нь өдөж өгье. За сайн яваарай. Аян замын ерөөл өргөн дэвшүүлье. Баярлалаа. Тэгээ Монгол хүнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд сайн яваарай. За баярлалаа. За баярлалаа. За. За ингээд бид нэр буцаад гэртээ ирсэн. Хоол хийж байна. Тэгээд лавга мөр гурил мөрөл зураал явчлаа. Тэгээд ямар хоол хийж байгаа вэ? За. Хуушур хийндээ хөө. Хуушур. Тий. Яаж удахгүй сайхан хуушур идэх нэ. За манай мөхөө мөн энд бас туслах тоогооч хийж байна. Би бол тэгэл одоо хуруу нэмэхгүй хошуу нэмэл нэг нэмээс хараад ингээл камермен хийгээл ингээл байж ин да. Тэгээд юу байгаа байхгүй юу? Та хэдий яг ингээд гаргаж байгаа дүр бүхэл дүрх байгаа. Одоо Орхон баяр энэ төр бол амар бяртай харагдаж байгаа. Чинүүд болонгууд ийм амар гоё залуу одоо Монгол залуу гэхэр нэг юм төсөөллүүд нь шүү дээ. Тэрийг эвдээ ичиж байгаа байхгүй чи юу зүгээр Солонгос, Япон жоохон цаашаа тий шал өөр юм гоё залуу байна. За тэгээд энэ амар хүчтэй эмгтээчүүд байна одоо баг Чингис хаан шиг энэ төр гэдэг зүйлэл амар явсан шүү дээ. Тэгээ манай нөгөө сакс волейболын манай хоёрын тийм нийтээр гоё юм даруу төлөв. Тэгэнгүүтээ тайзан дээр гарах юм бол хамгийн бэрэ гарах үедээ амар бэртай. Бусууд үед даруу төлөв тийм саксуу тэгэл нэгэн луга уурлаад ирчихгүй. Ямар ч тийм юм байхгүй. За ийм зүйл бол та хэд бол маш их жуулчинг Монголд бол ойрын лав ямар ч байсныг 5 жилдээ бол маш их татсан гэдэгт нэрээ баярлалаа гэдгийг бас энэ үеэр илэрхийлье. За тэгээ манай энэ элдвэр маань ямар хөө элдвэр байхад тань. Элдвэр одоо ингээл явчих шүү дээ ингээл. За тэгээд Оливийн тосоор бол ерөнхийдөө элдвэр хийгээд манай физикал хэшиг гэдмээр бол энэ жил бол жуулчдын тоог бол эрс нэмнэ. Ер нь л ойрын 5 жилдээ бол жуулчдын тоог бол одоо хангалттай нэмэх одоо ийм чухал одоо үүрэг контентыг бол гүйцэтгэсэн. Тэгээд хамгийн гол нь ингээд тэгээд дэлхийн нийтээр ингээд Солонгост ялангуяа ингээд амар гоё зөв ойлголт өгсөн байхад сая ингээд манай тэр Солонгосын элчин сайдын одоо машин ингээд сохтуу явж исэн гээ Солонгосоор ингээд нэг муухай мэдээ ингээд тараал ингээд нөгөө түлээд ах юм а тий. Тэгээд ер нь одоо бол ингээд жуулчд бол нэмэгдэн Монголыг сонирхсан хүмүүс ихсэн. Тэгээд ер нь бид ямар байх хэвтэй юм бэ? За яг одоо тийм бай юм бэ гэдээ яг хэлэхэд хэцүү. Гэхдээ би зүгээр яг монголчууд өөрсдөө яг ямар байдгүй тэр шиг л байх хэвээр. Холоос ирсэн зооччтой ирэхэд сайхан одоо урайлах тусч тийм ээ. Маш гоё тийм welcome байх хэвээр. Тэрийг л хадгалах хэрэгтэй. Тэгээ яг гадагшаа дотгошоо нөгөө дүүл чинь хөдөө орон нутгаар аялахад хэдүүлээ бас сайхан нөгөө машин автобус нь сайхан ачаад тийш ин оруулцдаг кондишнтэй тий. За нөгөө кампууд дээр буухад сайхан 0 дүүш нөгөө шийтсэн. Бусад зүйл бол бид нар хэрэггүй шүү дээ. Сайхан эсхийг гэртээ оруулаад тийм ээ. Монгол сайхан тавилган байвлагтай гэртээ хаа. Тэрнээс нэг зурагт мурагт тавиал интернет тавиад тэгэл нэг ийм орчин үеижүүлээд байх шаардлага байхгүй. Хамгийн гоё үнцэн чинь бидний өөрсдийн өв уламжлал. Тэгэхээр энэ өв уламжлалаа бид нар гоё харуулах хэрэгтэй. Дээрээс нь бол жинхэнэ монгол хүмүүсүүд ямар байдаг, ямар гоё нэ одоо урайлах хүмүүсүүд байдаг тийм ээ. Зочд ирэхэд яг тэр зүйлээ хадгалаасаа л гэж би бодож байгаа. За тэгээд ер нь бол ингээд одоо эрхэм тэр манай Солонгосын Монгол дахь одоо элчингийн дарга марга нарт хандаж хэлэхэд те одоо энэ хуушуур одоо энэ зарим хуушуур шиг ингээд түлээд байваа одоо сайхан Монгол улсынхаа нэр хүндийг тийм ээ. Ийм гоё баялтай эн чинь гоё иймэр нь те шаргалтуу тэгэхгүй бол ингээд нэр гоё гарч байгаа улсынхаа имиж нэр хүндийг түлээд ээж манайхаа ерөөсөө болохгүй шүү. Яг ингээд хуушуур маань гарсан байна. Гоё ийм салааттай. За энэ нэг герман кимчи гээд кимчи те. За ингээд сайхан хуушраа идэж чинь. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд сайхан монгол хуушураар дайлуулж байгаад одоо баяртай байна. За тэгээд одоо юу яах юм? Лавгагийн маань ажил бараг нэг 30 минутын дараа бид нар явах хэрэгтэй юм байна те. 4 гэдэг чинь одоо хэд болж байлаа? Цагийн дараа лавгагийнхаа ажил дээр очиод за тэгээд лавгагийнхаа ажлаас бичлэгийн үргэлжлүүлье. За одоо ингээ бид нэр лавгагийнхаа ажил руу нь явж байна. Тэгээ бороо бол дээлтэйгээ
Өдөр болгоно уу? Өдөр болгон биш хаяада нөгөө. Хаяада. Аа. Ерөнхийдөө бол энийгээ л өмсчих гээд байна. За тэгээ ерөнхийдөө бол өмсөж байгаа юм байна. Тэгэлээ. За тэгээд бол лавгын ажил дээр очиод үргэлжилнэ. За ингээд лавга маань тайзны ар руу ороод өөрийнхөө одоо үзүүлбэрийнхаа техник хэрэгслийг шалгаад гэдэг юм уу? Ийм шалгалт хийгээд ингээд хинаад за эхлээд ийм процесс явдаг юм байна. Яг л нөгөө тоглолт эхэлчихээр наашаа гарч чаддгүй аппарат хэрэгсэлтэйгээ харилцаж чаддгүй. Минийхээ ч жоохон хол тавьчихдаг байхгүй. Тий. Аюулгүй байдлаар бол гол нь шалгаж байна гэсэн үг. Ер нь бол сая би тайлбарлууллаа. Яг ямар үзүүрээ амар аюултай юм байна зөв. Гэхдээ та зүгээр яг тоглолтын дээрээс нь үзцээ. Амар аюултай юм биш. За тэгэл лавга маань ингээд уран бүтээлчдийнхээ хамт нүрээ будаж эхэлж байна. Ингээ гайхлаасаа байсан чи гэд баахан косметик гоо сайхны юм гарч ирээд. За одоо ингээд нүүр будалтаа хийгээд эхэлж байна. Тэгээд лавга бол нэг өөрөө жоохон даруй төлөв болохоор нэг ярихгүй байна. Би ер нь зүгээр өөрөө заавал хэлэх ёстой юм гэж бодож байна энэ камерт. Манай хүн бол ингээд нарны цирк тийм ээ. Дэлхийн хамгийн том нэр хүндтэй циркэд уран бүтээлч байжгаад тэгээд одоо болоход бол жишээлбэл нөгөө орлон тоглох хүмүүн одоо олох гэж айгүй хэцүү байсан байгаа байхгүй тэр цирк. Тэгээд мань бол өөрөө ингээд за нэг тэр мэргээ камерт ярмаар байгаа. Би зүгээр ингээд ярьцсан тэр. Тэгээ бол одоо манай хүн бол ингээд жишээлбэл одоо тоглолтын үзэх гэж Швейцар энэ тэндээс гадаад хүмүүс энэ тэр ирж үздэг энэ тэр одоо сонирхоод ингээд те ийм бол бас манайхаа төвшөнд хүрсэн манай одоо циркийн жүжигчдийн нэг байгаа байхгүй юу. Тэгээ ер нь Монгол улс маань бол үнэхээр бас онцгой одоо авиац чадвартай хүмүүс бол зөндөө байдаг шүү. За бас үнэхээр нарийн бодод юм байна. Үнэхээр нарийн бодод юм биш. Тэгээд лавг очир байна одоо тоглолтын өмнөх би ялгалт хийж ямар амар юм бэ? Спикат сууж бууж байгаа. Тэгээ оймсыг ингээд харуул физикал ээжээ гэсэн оймстой. Тэгээд энэ их нарийн юм байдаг юм байна. Хараа. Одоо энэ жишээлбэл ингээд хурууга халаадаг. Энэ болохоор ингээд алгаа халаадаг. Тэгээд лавг очрын үзүүлбэр бол хамгийн маш аюултай үзүүлбэр нь. Тэгээд тун удахгүй одоо та бүхэн харнаа. За ингээд бэлтгэлээ бол би ялалт бол ингээд тоглолтоос нэг 30 минутын өмнө эхэлж явах шиг байна те. Цагийн өмнө эхэлж явах шиг байна те. Ингээд хамаг бие халаагаал эхэлт юм эсвэл хөлний хуруу, муруу, гарны хуруу, өндөг бүх юмаа ингээд зэрэг халаадаг. За манай мөнхөө одоо бас циркэд орох гэж байгаа юм. Дасгал заалгуулаад. За тоглосон. Тэгээ бас эрүүл мэндийн айгүй их зөвлөгөө өгд юм байна. Нуруу нүвдэд байгаа мөнхөгийн. Тэгэнгүүт манай лавгчир мань ингээд халаалтахын дундуур нурууны өвчин арилгах, тий нурууг эрүүл байлгах юм дасгал бас давхар зааж өгч байгаа шүү. За энэ жонглоор тоглолдог бас үзүүлбэр үзүүлдэг хүн юм байна л да. Тэгээ манай лавгчир нэг юм загаалгах шиг байна. Ингэрээ тэгээрээ гэл. За ингээд лавгагийн маань тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Тэгээд энэ их гоё заяа ингээд хүмүүс суугаад хоол идээд тэгээд ийм 3 цагийн үйл ажиллагаа болдог. Тэгээд өдөр тутам хүн битүү. Аль 3 сарын өмнөөс ингээд бүх тоглолтуудын суудлууд нь урьдчилан захиалцдаг. Гэхдээ бол манай лавг очир маань бол одоо ингээд бит хоёртоо суудлал олоод өгсөн. Тэгээ манай мөнхөө суудсан одоо хоолоо идчихэж байгаа. Би бол энэчнээс лавг очрыгоо бичихэн зүв байна. Тэгэхгүй бол тэр цаанаас бичих гэхээр бас болохгүй байгаад байна. Нэг харуулсан их гоё биш. Shout out to the legends, rising from the wreckage, count down the seconds.
Хамаг очроо чи шүү. Aus der Mongolei, what's here? За тэгээд гэртээ ороод ирлээ. За тэгээд үнэхээр одоо маш гоё юм үзүүлсэнд маш их баярлалаа. Тэгээ миний бол яг ийм цирк гэдэг одоо миний ойлгодог байсан юм. Ингээд ойлголт бол үнэхээр эрс өөрчлөлттэй шал өөр зүйл байт юм байна. Тэр чигтээ ингээл Америкээс нөгөө Got Talent малент шиг ингээд айгүй гоё юм зүйл байдгийм байна. Тэгээ би зүгээр дотроо зүгээр ингэж бодож байна. Намаа Карибын улсад явж байхад юу яжсан байхгүй юу? Нэг би Монгол хүн гэдгсэн чинь Доминик улсад нөгөө нэг амар нэг хүн бүр вау мав гэл. Тэгэд нөгөө Карибын улсуудаар чи ингээд ийм круиз онгоцнууд ингэж аялж явдаг. Тэгээд тэнд ийм нэг хоёр монгол охин уран нугараад ингээд хөлөөрөө ном сум энэ төр ингээд харавдаг. Тэгээд яг тэрүүгээр шууд ингээд намайг төсөөлөд яа Монгол улстай мундаг зундаг гэлтэй. Сая үл яг тэгэхээр байгаа байхгүй. Тэгээд бас одоо энэ Штутгартад Америкс Got Talent-д орж илүү те. Нэг юм толгой дээр юм амар урт мод тавьж байгаа л ингээл эргүүлээд байдаг те. Тэг гих мэтлэн бол 3,500,000 монгол хүмүүсээс үндэ ингээд амар номерууд гараад яг саяных шиг ийм модельээр ер нь бол ингээд дэлхий зүгээр бужигнуулахаар байгаа байхгүй. Үнэхээр тэгэл тэр хархраа хөөми тэр үзүүлбэртэйгээ холж байгаа л те. Тэгээ зүгээр харамсалтай нь ингээд Монгол маань одоо ингээд циркгүй болсон. Зүгээр тэр надад маш харамсалтай санагдаж байна. Нөгөө ирээдүйн хойч үе гэдэг зүйл маань бол одоо цирк байхгүй учраас ингээд бас үүгээр тасалдах вэ гэсэн ухааны бас ийм жоохон харуулсал бодол бас надад төрлөө. Мөнхөө юу гэж бодож байна? Яг тэгж бодогдсон юм байна. Яг саяны ийм жинхэнэ цирк гэлтэхэд те сая бас Украины болон ингээд өөр улсуудынх те үнэхээр тийм мундаг байгаа байхгүй ингээд. Тэгээ манайх одоо ингээд цирктэй болох юмсан гэж нэрээ үнэхээр бас бодлоо. За өстө ойрын 2-3 сард унтаагүйгээр маш их сайхан унтаж амарлаа. Одоо барыг цаг 1 болох чинь 12 болтлоор унтлаа. За тэгээд манайх хоёр доошо цай бэлтгэх гээд явсаа чи нэг цай унаа. За манай хоёр ч ажилтай л да. Омлет хийж байгаа юм байна те. За сайхан омлет мөнхөө сайхан унтлаа шүү. Ер нь бол бараг 12 гэж сэрцгэлээ шүү дээ. Оо энд гоё. Ёстой сайхан ойрд ингэж унтсангүй бүр. Бүр ойрд ингэж унтсангүй. Юу яадаг шүү дээ. Аха. Өглөө нэг 11-ээс нэг юм хэлжсэн шүү дээ. Тийм нэг юм үлзий хэлжсэн тий. 13 юм. За тэр мөргөө болиулээ. За. Та нар явчих би дараа нь явчих. Баярлалаа. Аян замд явж байгаа усуудыг сайн амраах юм. Ханистаа бүр нам унтчихин бүр. Гөрөөс тө үнэхээр ажилтай ба баярлалаа. Ямар гоё өглөөний цай вэ? Бүр үнэхээр гоё юм аа. Онлоттой. Энэ юу вэ? Нача авокадо. Авокадог ажилтна. Наачна дахианы салат. Дахианы салааттай. Ингээд ирсэнгийн чин зочдөг уламжлалтай Монгол ёс ороо ингээд одоо хөдлөх гэж байна. За тэгээд одоо гэр орондоо сайхан хоноо уулж, хоол ундаар дайлж, цайлж, за маш гоё циркийн одоо жинхэнэ цирк гэж юу байдаг тоглолтыг үзүүлж тийм ээ. За өглөөний цай бэлдэж сая бас ингээд замд явхад идэх юм зам бэлдэж өгсөнд одоо маш их баярлаа. Тэгээд одоо Монголд очиод манай гэрээр зочлоорой. Тэгээд бас албан ёсоор ингээд гэртээ урж байна. За тэгээд монголчуудаа хандаад нэг үг хэлээрэй. За одоо монголчуудаа хандхаасаа эхлээд яг мөг цэлмэгтэй бас их баярлалаа. Мөгийн найзтайгаа хамт ирээд тэрээс нь
одоо өөрөө ч би бол бас нэг үзэгч фэн тийм ээ YouTube влогийг үздэг. Тэр олон монгол хүний яваагүй тэр олон гайхамшигтай газруудаар аим сөрөн эрсдэлд орон байж бидэрт энэ сайхан контентыг бэлтгэдэг өөрт ч одоо маш их баярлж байна. Маш олон хүмүүсийн миний бодлоор одоо нүдийг нээж те итгэл сэтгэлд нь одоо галыг асааж байгаа гэж би боддог. Би ч гэсэн өөрөө юу нь бол циркээр маш олон одоо орноор бас ингээд аялсан. Гэхдээ бол чамаагүй үзэхэд бол би бас урам авдаг байхгүй хувийн хувьд те. Тэгээ найзгаа үргэлж дэмждэгэ ингээд сайхан анх одоо уулзаад их сайхан найзууд боллоо. Манайхаар зочилсонд их баярлалаа. За монголчуудад зориулаад одоо юу хэлэхүү энэ олон мундаг контент креаторуудыг дэмжиж манай мөнх цэлмгийг сайхан дэмжээрэй. Тэгээд бас бидний дараач монголчуудын гадна дотн аялах, хол явах энэ гайд одоо хамгийн анхны фронт хамгийн урд нь явж байгаа энэ залуучуудынхаа дэмжиж контентээ сайн үзэж аяллаа сайхан төлөвлөөрэй гэж монголчуудаа хэлмээр байна. Тэгээд одоо нөгөө хол явсан хүнээс үг сонс гэдэг гихчлэн тий. Тэгээ мөнх цэлмгийн контентыг үзэх юм бол олон гадагшаа төтөш явахад бол бидэрт бол маш хялбар болох юм байна гэж би бас бодож байгаа. Тэгээд монголчуудаа маш сайхан аяллыг сайхан хийгээрээ зоригтой сайхан аялцгаагаараа гэж одоо энийг үр дамжуулж хэлье та. За тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. Монголд очиод уулзцгаая. За тийм Монголд очиод уулзъя. За ингээд инхүү Люксембург улс руу орж ирж байна. Уг нь одоо цаг 6 болж байгаа юм. Тэгтээ бол ингээд шөнө болцсон юм шиг таг харанхуй болсон байна. 6 цагт. За тэгээ Люксембург улс маань бол одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд нэгт ордог одоо хамгийн чинээлэг улс. За тэгээд нэг хүнд ногдох орлого нь өндөр мөртлөө энэ ч бас амьдралын өртөг энтер айгүй өндөр байгаа шүү дээ. Ингээд байр. За тэгээд яг түүнд нь нөгөө өртгөнд нь хамааруулж тооцсноор бол бас дэлхийд нэгт ордог. За заримдаа Катар бол 2-т ордог. За тэгээд ерөнхийдөө дэлхийд нэгт 2-т ордог ийм өндөр орлоготой улсад орж ирлээ. За тэгээд хүн амын хувьд бол 660 мянган хүн амтай. За үүний тал нь бол дандаа гадаадын иргэд байдаг. За яг жинхэнэ Люксембург паспорттай хүн нь бол 350 мянга орчим байдаг. За газар нутгийн хувьд бол одоо манай Дархан уул аймгаас жижигхэн хэмжээтэй. За ийм газар нутагтай 350 мянган яг жинхэнэ паспорттай хүн амтай ийм улсад орж ирлээ. Ер нь нэг хэл хөл байна ямар ч юмсан. Ингээд Люксембург улсын хамгийн их одоо хөл хөдөлгөөнтэй бужигнадаг Place d'Armes гэдэг ийм төв талбай дээр нь мөнхөө өтөр ирсэн байна. За тэгээд энэ Люксембург улс яагаад ийм дэлхийд тэргүүлдэг ийм нэг хүнд ногдох орлогоор ийм одоо чинээлэг улс вэ гэдгийг ярихын өмнө ингээд яаж юу нэг ийм жижиг улсууд ингээд тусгаар тогтночоод байдаг юм бэ гэдгийг тавчхан одоо Люксембург улсыг тайлбарлая. Энд чинь яг хажууд нь Франц байгаа, Герман байгаа, Бельги байгаа ийм том гүрнүүдийн дунд нэг ийм жижигхэн газар нутаг Дархан уул аймгаас жижигхэн газар нутагтай ийм нэг улсыг тусгаар тогтнуулаад үлдээсэн байна штэ. За энэ бол юу болсон бэ гэхээр яг энэ Люксембургийн энэ газар нутаг байна штэ тий. Энэ бол стратегийн маш чухал ач холбогдолтой Европын энэ газар нутаг. Өөрөөр хэлэх юм бол энэ газар нутаг бүр хуучин 16 дугаар зууны үед Испаний эзэмшилд байх үед энэ газар доогуур моогоороо ингээд ухцсан 17 км нүх байгаа. За мөн дээр нь яг тухайн одоо энэ Европын улсууд ингээд нэгнлүүгээ зорчиход хамгийн дөт зөв хялбар зам нь бол яг одоо энэ Люксембург улс байгаа байхгүй юу? Одоо өмнө нь хурдны зам маань байхгүй байсан үед гэсэн үг. За тэгэнгүүт энэ нөгөө том гүрнүүд ерөнхийдөө хоорондоо ярьж байгаад за ингээд Люксембургийн яг энэ том замын сүлжээтэй стратегийн байршил шүү дээ тий. За энэ хэсгийг бол манаах ч авахгүй, танаах ч авахгүй гэх нөгөө дайнаас сэргийлж байгаа хоорондоо. Танаах ч авахгүй за ингээд бүгдээрээ ийм саармаг улс бий болгоё гэд энэ 200 мянган хүн амтай энэ газар нутгийг ингээд дундын саарл бүс болгосон. Одоо энэ Герман, Франц, Бельги энэ төр дундаа. За тэгэнгүүт эн чинь нөгөө 200 мянган хүн чиг цөөхөн амтай штэ тийм ээ 200 мянган одоо өсөөд 350 мянга хүрсэн байгаа. Тэгэхээр ийм нөгөө цөөхөн хүн амтай улс чинь нөгөө одоо Европ чинь ийм байхгүй юу нөгөө татврын бодлого нь бол одоо амар чанга. Одоо өөрөөр хэлэх юм бол бизнес хэллэхэд дийлэнх орнуудад ингээд нийгмийн даатгал нь 45% байгууллагаас төлдөг. Тэгэл орлогын татвар нь 40%, 50%, ашигын татвар нь 30%, 40% гэж явцдаг. Тэнгүүд яг энэ Европын энэ олон улсууд дунд байгаа энэ жижигхэн энэ тусгаар улс чинь нөгөө татврын бодлого айгүй гоё тийм уян хатан
хийгээ өгчөж байгаа байхгүй. За тэр тусмаа одоо ингэж байгаа. Том энэ компаниуд байна шүү дээ тий. Люксембургийн чинь ингээд хичнээн жижиг газруудтай цөөн амтаж гэсэн тусгаар улс байгаа дээ шүү дээ. Одоо хуультай өөрийн гэсэн дүрмтэй. Тэнгүүд энэ ч ирж нөгөө том компаниуд компани байгуулад тэгээ хажуудлынхаа Европын улсуудад үйл ажиллагаа явуулдаг. Одоо бидний мэдхээс одоо нөгөө Amazon-ыг бид бүхэн мэдэн тийм ээ. Яг төв компани нь Люксембургт байдаг. За PayPal-ийн Европейпол нь яг төвний Люксембургд байрладаг гих мэтчлэн тэгэнгүүт яг энэ тэр ноогдол ашиг одоо ноогдол ашигаас Люксембург улс хамгийн бага татвартай. Тгээс 15% дийлгэн тохиолдолд тг. За тийм учраас бол энэ нөгөө маш том компаниуд, толгой компаниудаа энчэнэ ирж байгуулад тэгээ одоо юу гэдгийг Польш, Чехэд үйлдвэрээ байгуулад буцаад Франц, Герман руу зардаг ч юм уу. Тэгээд төв толгой яг ашиг бол энэ улсад орж ирж байна гэсэн үг. За ийм учраас бол ингээд одоо 200-300 мянган хүн амын чи ингээл айгүй хурдан нэг хүн ногт хорлох ингээл өсөөл явчихж байгаа байхгүй юу. Тэгээ Катарч бас мөн адил ерөөсөө яг үндсэн Катар паспорттой иргэд бол 350 мянга байдаг шүү дээ. Тэгээ энэ хоёр ингээл нэг хоёрт дэлхийд ингээд одоо яг нэг хүн ногт хорлохоор ээлжлээ яваад байдаг. Тэгээ Монгол улс маань бол хилээд байгаа 3 сая 500 мянган хүн амтай. Тэгээ бидний төмөр замын цэргийн зөрүүлж хорлоод л тийм ээ. Ингээл бүх том хөдөлж байгаа төслүүдийг гацаагаал ингээл хорлоол ингээл байдаг ч гэсэн бид нар бол 100-д явж байгаа. Цөөхөн амтайгийн гавь байхгүй 3 сая 500 мянган. Уг нь бид нар бол эхний 20-д бол явж явах юм бүрэн боломжтой. Ерөөсөө л нэг 10 гаруй жил доктортой маш зөв бодлохоор явхад за ийм бол бас нэг Люксембург улсын цөөнхүү амтайгийн дээр нь одоо ингээд тэмцэж байлдыг тусгаар тогтнол ерөөсөө олоогүй байх нь байна шүү дээ. Энд чинь ингээд том гүрнүүд ярьж хагаад яг энэ стратегийн чухал газраа бүгдээрээ энэ чинь ингээд саармаг улс байгуулчих. Хинэн чишээгээ нөлөөгөө тогтоохгүй ингээд за ийм бүс бол Люксембург гэдэг улс юм байгаамаа. За тэгээд ерөнхийдөө ингээд яг Люксембург улсад бол ингээд үзий харийн ингээд нүд баясхийг гэхээр одоо нэг тийм айхтар юм бол байхгүй. Энүүгээр айлж мэлж хүмүүс бол айлжсэн хүмүүс бол бас мэдж байгаа бах. Би нөгөө байхгүй гэж хэлж байгаа нь одоо эн чинь миний ингээ ир гарцсан ирж байгаа улс байна шүү дээ. Тийм болохоор бас байхгүй гэж санагдчих магадгүй. Тэгээд нөгөө мүзээ зүзээ сонирхдаг тийм ээ. Тэгээл ийм баримл иймэрхүү юмнууд бол байгаа. Гэхдээ бол энэ бол угаасаа анхнаасаа тийм аялж уулчлаа. Ямарч зориулт үзэж харах юмгүй. Яг гол байгуулагдсан шалтгаан бол татварын асуудал. Тэгээд Карибын жижиг 100-200 мянган хүн амтай улсууд за энэ Европоос зөндөө тийм улсууд байгаа. Ингээл Лихтенштейн ингээл жижиг юм. Тэгээ энэ улсууд яаж тусгаар тогтносон байдаг вэ гэвэл заавал цаана нэм шалтгаан бол байдаг юм аа гэдгийг за ингээд энэхүү влогоороо хэлье. За ингээд энэ удаагийнхаа влогийг ингээд өндөрлөе бүгдээрээ дараагийнхаа улсад уулзцгаая.